Америк нэгдсэн улс Орон улсын хоолойг нээхгүй бол Иран улсын дэд бүтц рүү халтна гэлээ. Хятад улс Орос улбаны улс Орон улсын хоолойд цэргийн хүч дайчилахыг эсэргүүцэж байна. Иран болон Израилийн их баригчид Чингис хаан Монгол улсын талаар юу гэж хэлсэн бэ? Украин Балтийн тэнгис дэх Приморск бомбд дахин зохиолдогчээ. Оройн тэргээс агштай Тэнгэр телевизийн олон улсын гадаад мэдээ маань та бүхэнд хүрч байна. Дэлхийд дахинд болж байгаа онцлог мэдээлэлээс та бүхэнд таймлал өргөнө. За өнгөрсөн 7 хоногт Америк нэгдсэн улс Ираны хамгийн том гүүр буюу Караж хотын гүүрийг бөмбөгдөж нураасан. Тэгвэл үүний дараа ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдрийн дотор Орон улсын хоолойг нээхгүй бол дэд бүтц рүү нь халтаж эхэлнэ гэж анхаарууллаа. Гэхдээ энэ удаад мэдээлэлээ хийхдээ тэрээр маш хурц үг хэллэг. Ерөнхийдөө бол оромж утгатай хараалын үг хэрэгэлсэн байгаа нь олон нийтийн анхаарлыг татчихна. Нарийн сануулгад 3 дугаар сарын 26-нд Дональд Трамп Иранд 10 хоногийн хугацаа өгч дэлхийн эрчим хүчний зах зээлд чухал ач холбогдолтой Орон улсын хоолойг нээхийг шаардаж байсан. Энэ хугацаа дууссан хэдий ч Орон улсын хоолой нээгдээгүй хэвээрээ байгаа тул Америк нэгдсэн улс Ираны дэд бүтц рүү халтаж эхлэхээр төлөвлөж байгаа юм байна. Энэхүү хоолой нь Америк нэгдсэн улс Израиль улстай хамтран 2 дугаар сарын 28-нд Иран улсын эсрэг довтолж эхэлснээс хойш хөдөлгөөн нь 95% буураад байгаа. Үүний улмаас дэлхийн түүхэндх хамгийн ноцтой эрчим хүчний хямрал, нефтийн нийлүүлэлтийн догортол тохиож болцсошгүй хэмээн судлаач шинжээчид аль хэдийн анхааруулад эхэлсэн. Тиймээс Америк нэгдсэн улсын хувьд Орон улсын хоолойг нээх нь энэ тэргүүний зорилт болоод байгаа тул Дональд Трамп ийхүү анхааруулга мэдэгдэл хийж дэвчээр алдаж байна гэдгийг илэрхийлж байгаа юм. Гэвч Ираны талаас Дональд Трампын энэхүү мэдэгдлийг эрс шүүмжилж хариу арга хэмжээ авахаач мөн анхаарууллаа. Ираны нэгдсэн үндэсний байгууллага дахь төлөөлөгчийн газраас Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч дахин нэг удаа Иранд энгийн иргэдийн амьдралд зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг устгана гэж ил тод занал хийлээ. Энэ нь боддоор болох юм бол дайны гэмт хэрэгт тооцогдох учраас олон улсын хамтын нийгэмлэгүүд нэн даруй хариу арга хэмжээ авах ёстой байна гэж уриалсан байна. Орон улсын хоолойг буцаан хэвийн ажилуулах шаардлагын тухайд Ираны ерөнхийлөгчийн тамгын газрын харилцаа холбоо хариуцсан дэд дарга Сэд Мехди Табатаби зөвхөн дайны хохирлын хүн төлбөрийг барагдуулсны дараа нээнэ гэсэн ийм нөхцөлийг тавилаа. Түүний хэлснээр цаашид энэ хоолойгоор дамжин өнгөрөх хүлгүүдээс төлбөр авах шинэ эрх зүйн дэглэм хэрэгжиж магадгүй байгаа юм. Мөн Дональд Трампын ёс бус хараалын үгийг цөхрөл уур хилэнгээс үүдсэн бүдүүлэг утгагүй үгс байлаа гэж шүүмжилж байна. Талуудын хоорондох иймэрхүү хурц үг хэллэгтэй дайсансан мэдгдлүүд анхны тохиолдол нь бол биш. Ялангуяа дайны туршид Америк нэгдсэн улс Ираныг шаардлагыг нь биелүүлэхгүй бол асар хүчтэй цэргийн хариу арга хэмжээ авна гэж занал хийлсээр ирсэн баг. Өнгөрсөн 7 хоногт гэхэд Америк нэгдсэн улсын Батлан хамгаалахын сайд Пит Хексэд хүртэл Ираныг чулуун зэвсгийн үе рүү буцаана гэж хэлсэн баг. Үүний дараа Америк нэгдсэн улсын агаарын хүчин Ираны Караж хот дахь Техран Каражийг холбодог тус улсын хамгийн том гүүрийг бүрэн ажиллагаагүй болтол нь бөмбөгдсөн билээ. Орон улсын хоолойг нээхийн тулд хүч хэрэглэх буюу олон улсын цэрэг зэвсгийн хүчийг дайчлах тухай нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн тогтоолын санал хураалт тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Мөн энэ дайламд Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров, Хятад улсын гадаад хэргийн сайд Ван Инер энэхүү тогтоолын талаар санал бодол солилцож санал хураалтан дээр хориг тавина гэдгээ илэрхийлсэн байна. Энэхүү хоёр улс нь нийт 15 гишүүнтэй аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүнд багтдаг улс. Өөрөөр хэлбэл аюулгүй зөвлөлөөр хилцүүлэгдэх ямар ч тогтоол тэр 5 улсын тавуулангийнхэн зөвшөөрлийг авч чадахгүй бол ундаг. Тэгвэл хоёр улсын гадаад хэргийн сайд нар шудраг, бодтой, тэнцвэртэй байр суурьтай байх хэрэгтэй гэж үзэн санал нэгдсэн байна. Тухайлбал Вангийн хувьд зөвлөлийг зөвшөөрөлгүй цэргийн ажиллагааг дэмжихгүй байхыг уриалж, мөр хөлтөн өргөжлөх юм бол дуусахгүй олон асуудал дагуулах эрсдэлтэй гэж анхааруулсан байна. Энэхүү Орон улсын хоолой нь Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират, Кувейт, Катар, Ирак, Иран зэрэг улсуудыг дэлхийн зах зээлтэй холбодог стратегийн чухал усан зам. Дэлхийн газрын тосны худалдааны ойролцоогоор 25%, байгалийн шингэрүүлсэнхийн 20%, Бордооны худалдааны бараг 30% нь энэхүү хоолойгоор дамжин өнгөрдөг байна. Хятад улсын тухайд газрын тосны импортынхаа 45 орчим хувийг,
Байгалийн шингэрүүлсэн эхийн 20%-ийг Персийн булан болон энэхүү ормосын хоолоогоор дамжуулан авдаг байна. Вангийн хувьд энэхүү асуудлыг шийдэх үндсэн гарц нь аль болох хурдан хугацаанд гал зогсоох явдлаа гэж үзлээ. Намын Хятад улс олон улсын болон бүс нутгийн маргаантай асуудлыг яриа хэлэлцээр дипломат аргаар шийдвэрлэхийг ямагт дэмжинэ гэсэн мэт. Мөн Бээжин, Москва хоёр аюулгүй зөвлөлийн хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, томоохон асуудлуудаар шуурхай харилцсан мэдээлэл солилцож, хурцдмал байдлыг намжаах, бүс нутгийн инх тайван, дэлхийн аюулгүй байдлыг хамгаалахад хамтран ажиллахад бэлэн байна гэсн нь санал хураалтын үеэр Орос, Хятад хамтран энэхүү тогтоолд хориг тавихаар тохиролцсон болохыг илтгэж байгаа хэрэг байж болно. Нөгөө тал Сергей Лавровын тухайд ойролт доорндох мөргөлдөөн болон Ормосын хоолой нөхцөл байдалтай холбоотой альбай цэргийн ажиллагааг нэн даруй зогсоож, талууд улс төр дипломат зам руу буцах ёстой. Энэ үйл явцад нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөл бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн юм. Мөн харилцан ярианы дараах мэдгдлүүдэд талууд нөхцөл байдлыг Америк нэгдсэн улс болон Израиль улсын эхлүүлсэн ямар ч өдөөн хатгалгаагүй буюу шалтгаангүй эхэлсэн түрэмгийллээ гэж тодорхойлсон байгаа нь ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхий сайд Беньямин Нетаньяху нарыг шууд шүүмжилсэн хэрэг байлаа. Эцэст нь талууд Ираны нөхцөл байдлын талаар Москва, Бээжин ижил байр суурьтай байгаад сэтгэл хангалуун байгаа гэдгийг илэрхийлсэн. Дашим дуртахад энэхүү яригдж байгаа тогтоолыг өнгөрсөн 7 хоногт Бахрейн улс нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлд өргөн барьсан. Энэхүү санал хураалт эх 7 хоногт болж магадгүй гэсэн таамаг байна. Сүүлийн үед Чингис хаан болон Монгол улсын нэр Иран, Израилийн эрх баригчдын дайнтай холбоотойгоор хийж байгаа альваа мэддэгдэл, сошиал сүлжээн дэх нийтлэлүүдэд удаа дараа дурддагдах болоод байна. Гэхдээ сайнаараа гэхээсээ илүүтэй харлуулсан муу муухай байдлаар. Тухайлбал Израилийн эрх баригчдын тухайд дайныг зөвтгөхдөө нөгөө талд Ираны эрх баригчдын тухайд израильчуудыг балмад хэрцгий гэж шүүмжлэхдээ энэхүү манай улсын хааны нэрийг дурдж байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд 4-р сарын 5-нд Өмнөд Африк дахь Иран улсын элчин сайдын яам X хуудаснаа дараах постыг нийтэлсэн байна. Түүхэнд монголчууд Иранд довтлох үедээ олон томоохон хотуудыг сүйтгэж, дэд бүтэц, номын сан, соёлын төвүүдийг устгасан. Өнөөдөр Дональд Трамп болон Беньямин Нетаньяху нар үүнтэй яг адил үйлдэл хийж, их сургууль, шинжлэх ухаан, соёлын байгууллагуудыг устгаж байна. Одоо тэгээд Чингис хаан болон түүний байгуулсан эзэнт гүрэн хаан байна вэ? Дональд Трамп, Беньямин Нетаньяху үүнээс ч дор хувь заяатай тулгарх болно гэсэн ийм нийтлэлийг оруулсан байна. Гэхдээ энэ бол анхны тохиолдол биш. Үүний өмнө 3-р сарын 20-ны өдөр Израиль, Ираны эрх баригчид мөн Чингис хааны талаар ярьж байсан. Тухайлбал Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху шууд дамжуулалтын үеэр Есүс Христ Чингис хаанаас давуу байж чадаагүй. Хэрвээ хангалттай, хүчтэй, хэрцгий, эрх мэдэл нөлөөтэй бол муу сайныг ялдаг, түрэмгийлэл хүлээцтэй байдлыг давтгаа гэж хэлсэн байна. Үүний хариуд Иран улсын гадаад хэргийн сайд Аббас Аракчи Беньямин Нетаньяху манай бүс нутгийн түүхэн дэх хамгийн харгас аллагыг үйлдэгч Чингис хааныг магтан сайшааж байгаагаас нь харахад дайны гэмт хэрэгтэн хэмээн эрен сурвалжлагдж байгаатай нь яг нийцэж байна гэсэн. Ийм нийтлэлийг X сүлжээнд оруулсан байна. Үүний дараагаар Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Ираны дайны талаар энэхүү телевизийн шууд дамжуулалтын үеэр Чингис хаан, Есүс Христ хоёрыг харьцуулж ярьсныхаа улмаас олон нийтээс ихээхэн шүүмжлэл дагуулсан. Шууд нь цацагдсны дараа хэнийг ч доромжлох, гутаах сэтэл байгаагүй гэдгээр тайлбарлаж тодруулга хийхэд хүрсэн байна. Тийхүү тайлбар хэлэхдээ Беньямин Нетаньяху англи хэлээр дахин мэдгдэл хийж, уг санаа нь өөрийнх нь бол биш, Дюрантих гэдгийг онцолж, ёс суртахууны хувьд давуу соёл иргэншиж гисэн өөрийгөө хамгаалах хүчгүй бол хэрцгий дайсанд ялагдаж олно гэж тайлбар өгсөн гэж байна. Энд монголчуудыг соёл иргэншлийн хувьд доогуур байсан мөн хэрцгий зэрлэг байсан гэж тодорхойлсон байгаа нь харагдаж байна. Мөн энэ үүнийг тайлбарлахдаа өөрийнх нь бол биш, Дюрант буюу түүхч судлаачийн үгийг ашигласан гэж ийм тайлбар өгсөн байна. Энэхүү нэг талаар Беньямин Нетаньяхугийн үг Христийн шинтнуудын дургуутслыг өдөөж, нөгөө талаараа монголчуудын хувьч гэсэн ялгаагүй дайн дажныг зөвтгөхдөө Чингис хааны нэрийг дурдж байгааг шүүмжлэх хүмүүс чамгүй их байна. Мөн дашин дуртахад Ираны гадаад хэргийн сайдын дурдсан Чингис хаантай холбоотой нийтлэлийн тухайд энэ нь 1219-с 1221 оны үед монголчууд хоризмын эсрэг хийсэн дайныг хэлж байгаа бололтой. Тодруулах юм бол 1218 онд Отрар хотын захирагч Иналчук Монголын худалдаачдыг хороосон гэгддэг. Үүний дараагаар Чингис хаан элчээ илгээж Иналчукийг тушаахыг шаардсан боловч хоризмын шах Мухаммед мөн Монголын элч нарыг алж доромжилсан. Эцэстээ 1218 оны сүүлээр монголчууд хоризмын эсрэг аян дайныг эхлүүлэхэд хүргэсэн гэж үздэг.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Украин улс Балтийн тэнгис дахь Орос улбаны улсын Приморск бомбыг 2 дахь удаага дроны давталгаа хийлээ. За энэ удаад бол гэмтэж бэрцсэн хүмүүс байхгүй. Гэхдээ үйлдвэрлэлийн хүчин чадал бол нэлээд хумигцсан гэдэг албаныхан хэлж байгаа юм. Ленинград мужийн захирагч Александр Дрозденко Приморск бомб дахь түлш зөөвөрлөх хоолой гэмтсэн гэдгийг мэдээлж байна. Мөн удалгүй өөрийн телеграм хуудасаараа дамжуулан дэлбэрэлтээс үүдэн шатхууны агуулгад эвдрэл үүсэж шатхуун асгарч эхэлсэн гэсэн байна. Приморск бомбд нь Финландийн хилийн ойролцоо байрладаг тул бомбыг Оросын Транснефть компани хилийн чанад руу газрын тос экспортлоход ашигладаг байна. Дараагийн дайралтанд өртсөн үйлдвэрийн тухайд Нижний Новгородын захирагч Глеб Никитин Норси газрын тосны үйлдвэрт болсон дроны дайралтын улмаас үйлдвэрт гал гарсан талаар мэдээллээ. Үйлдвэрийг бүрдүүлдэг 2 байгууламж хоёулаа товтлоонд өртөж эвдрэл үүссэн байна. Энэхүү үйлдвэр нь Оростой 2 дугаарт жигсдэг томоохон шатхуун үйлдвэрлэж байгаа. Жилдээ 16 сая тонн газрын тосыг боловсруулж өдөрт ойролцоогоор 320 мянган баррел шатхуун үйлдвэрлэдэг байна. Дашин дуртгад товтлоонд цахилгаан станц зарим орон сууцч гэсэн өртсөн. Гэхдээ урьдчилсан мэдээллээр гэмтэж бэрцсэн хүн бол байхгүй. Энэхүү Украины зэвсэг хүчин сүүлийн саруудад Орос улбаны улсын газрын тосны дэд бүтцийг онилж товтлох нь огцом ихсээд байна. Эргэн сануулгад өнгөрсөн сард Reuters агентлагаас Оросын газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний экспортын чадамж, Украины агарын довтлогоо, мөн Унгарт холбогддог Дружба хоолой хаагсан зэрэг явдлуудын улмаас 40%-аар буурсан гэж тооцоолж байсан байна. Үүнийг Кремлээс баталсан зүйл байхгүй. Дайныг зогсоох дипломат оролдлогуудын тухайд сүүлийн саруудад Ираны дайны улмаас нэлээд удаашрал байна. Өнгөрсөн сард болох байсан хэрэлцээ Америк нэгдсэн улс, Израиль, Ираны энэхүү дайнтай холбоотойгоор хойшлогдсон. Дараагийн хэрэлцээ хизээ болох нь тодорхойгүй байгаа юм. Энэ оны эхний улиралд Хонконгийн хөрөнгийн бирждээр маш олон тооны компаниуд IPO хийж анхдагч зах зээл дээр хувьцаагаа гаргасан байна. Ингэхдээ босгосон хөрөнгө оруулалтууд нь сүүлийн 5 жилийн дээд рекордыг эвдсэн байгаа юм. Ингэхдээ хамгийн өндөр гүйцэтгэлтэй IPO-дээр Jibu болон Minimax гэх хятадын химэл оюуны технологийн компаниудын IPO нэрлэгдэж байна. Ерөнхийдөө IPO хийгээд амжилттай байгаа компаниудыг харуул технологи, химэл оюун ухаан, чип, роботын салбарын байгаа юм. Тухайлбал энэ оны эхний улиралд 40 компани анхдагч зах зээлд хувьцаагаа арилжаалж эхлэн ойролцоогоор 109-өөс 140 тэрбум Хонконг доллар буюу 14-өөс 18 тэрбум ам.доллар босгосон байгаа нь өмнөх оныхоос 5 дахин өссөн үзүүлэлт юм. Давхар зогсохгүй эхний улиралд Хонконгийн бирждээр IPO-оор босгосон нийт хөрөнгө дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байна. Jibu AI болон Minimax группийн хувьцааны нийлбэр өсөлт IPO хийснээс нь хойш 400%-аас дээш гарсан байгаа нь химэл оюун ухаанд хөрөнгө оруулагчид Хонконгийн хөрөнгийн биржийг тэр дундаа хятадын технологийн компаниуд руу хоршуурч эхэлснийг харуулж байгаа юм. Цаашиж гисэн Хонконгийн хөрөнгийн бирждээр хувьцаагаа арилжаалахаар хагас дамжуулагч, робот, биотехнологи, өөр удирдлагатай захилгаан машин үйлдвэрлэгч компаниуд хүлээлгэгт олноор байгаа. Гэхдээ энэхүү Хонконгийн эхний улирлын гүйцэтгэл дэлхийд тэргүүлж байгаа ч гэсэн OpenAI, Anthropic, SpaceX зэрэг Америк нэгдсэн улсын технологи, химэл оюуныг компаниудын IPO-уд өндөр үнэлгээтэй өрсөлдөөн ширүүн байгааг дурдхан зүйтэй юм. Хөтөлбөр үргэлжлүүлж байна. Үргэлжлүүлэн зарим онцлог мэдээллийг товчоор багслан өргөнө. Вьетнамд шатхууны үн богино хугацаанд 2 дахин нэмэгдэж, үүнийг дагаад иргэдийн амжиргааны зардал өслөө. Ингэснээр Вьетнамд хүргэлтийн ажилчид, тээврийн үйлчилгээ эрхлэгчид болон амжиргааны бага орлоготой иргэдэд санхүүгийн дарамт учраад байна. Засгийн газраас түлшний татварыг төр зогсоож, Орон улсын хоолойгоос гадна өөр нефтийн их усүрийг эрэлхийлж эхэлсэн талаараа мэдээллээ. Умард Африкийн Левос хойд хэсгээр газар дундын тэнгистэй илтгэв. Үүгээрээ дамжин цагаачид олноороо дөрвөх нь олонтой. Дараагийн удаад 100 гаруй хүн тээвэрлэн Европыг чиглэн явж байсан хөлөг онгоц живснээр 2 хүн амиа алдаж 70 гаруй хүн Орос руугаа алга болсон байна. Гэхдээ 32 хүний амийг авран тусламж үзүүлээд авлаа. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас энэ он гарснаас хойш газар дундын тэнгист 680 гаруй цагаачид дөрвөн явах замдаа амиа алж эсвэл Орос руугаа алга болсон талаар мэдээлж байна. Серб улсын ерөнхийлөгч Александр Вучич Сербиас Унгар руу тээвэрлдэг Орос улбаны улсын хий дамжуулах хоолойд тэсрэх бөмбөг олдсон талаар мэдээллээ. Унгар улсын одоогийн ерөнхий сайд Виктор Орбан хоолойн аюулгүй байдлыг хангахаар яарчлан ажиллаж байгаа тухайгаар хэлж байна. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Сир улсын ерөнхийлөгч Ахмед Аш-Шаратай Дамаск хотод уулзаж цэрэг болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Үүнд Орос улбаны улстай хийж байгаа 5 жилийн турш үргэлжилж байгаа дайны хугацаанд хуримтлуулсан Украины дрон эсэргүүцэх туршлагаа хуваалцах тухай багтсан байна. Та бүхэн Тэнгэр телевизийн оройн гадаад мэдээний тайм хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.